Тэгээд сая жоохон судалгаа хийлээ. Ното Peninsula гэж нөгөө далайн эргийн газар гэдгийг тавчсан юм уу гэж хэлсэн гэж бодож байна. Тэгээд 2024 оны 1 сарын 1-нд эндээс 7 баалын газар хөдлөлт болоод 607 хүний нас орсон. 580 амир тийм хүнд гэмтэл авсан, 2 хүн алга болсон. Айсар том газар хөдлөлт болсон юм байна. Яг газар хөдлөлт болсон гол зэг нь энэ. Тэгээ газар хөдлөлтийнхаа дараа их чичиргээнийхэн дараа нь цунами орж ирээд илүү их эвдэл гэмтлийг учруулсан юм байна. Яа харахгүй ингээ харах юм бол ингээ барилгууд ингээ эвдэрсэн. Өчтөр той нэг газар босч утсан чинь ингээ хан маань цуурцаа. Тийм бол асар барилгууд их байна. Тэгээд цааш та Далайн Японы орны аюултай зүйлүүдийн талаар мэдээлэл боллоо.